Төвний тишээ энэ гэж бас ярьдаг. Хоёр дахь зам нь бол ерөөсөө энэ орон сууцны шинэ хорооллуудыг ерөөсөө хотоо тойроод маш хурдны замаар метрогоор энэ хотоосоо дайчхаар одоо юу гаргахтай энэ одоо бусад ихэнх хотууд гэдэг шүү дээ. Гурав дахь нь бол бид нар заавал одоо ингээл хотод байгаа тойрол нэг айл гэхгүйгээр ерөөсөө дагуул хотуудыг маш хурдан хөгжүүлээд бодлогоор эдийн засгийн одоо хөшүүргээр хөгжүүлээд тэрийн татвараас чөлөөлдөг. Тэгээ энэ хүн ам одоо энэ жижиг аж ахуйнуудыг ерөөсөө энэ дагуул хот руу одоо эдийн засгийн аргаар нүүлгэх. Тийм ийм ерөнхийдөө нэг 3 арга байгаа л да. Түрүүн бүсчилсэн хөгжлийн загвар гэдэг төсөвгөө ярьж байгаа. Тэгэхээр бүсчилсэн хөгжлийн загвар дээр бол маш их баримт бичгүүд бий л дээ. Гэхдээ одоо өнөөдөр яг энэ баримт бичгийнхаа дагуу одоо ингээд шууд хөгжөөд баг хангааг одоо үйлдвэр технологийн парк болгоё, багнуурын эрчимшний няцлага гэдэг энэ нь бол нэг тийм хурдцтай яг хөгжлөд байгаад хөгжиж чадсан. Улаанбаатарын хөгжлийн эдийн засгийн загвар гэдэг онлайн юмнууд бол бий. Гэхдээ яг өнөөдөр бид нар за 2020 онд яг ийм болно 2030 онд яг эдийн засгийн хөгжлийн загвар одоо бид нар ярьдаг штэ мэдлэг цуурилсан эдийн засгийн энэ нь бол өөрөө яг онол юу хоёр нь жоохон ингээ хоцроод Тэгэхээр хот одоо ямар эдийн засгийн чиг баримжаагаар хөгжих юм бэ гэх та бүхэн одоо бас эдийн засаг шиг төлөвлөгөө энд ирсэн. Ер нь бол хотынхантай ярилцж хахад бол бидэнд одоо ажил хийхэд мөнгө бүтэгддэг тий. Өнөөдөр төсвийн 20 басны нэг нь Улаанбаатар зарцуулж байгаа учраас бид нар одоо хөгжих боломжгүй зөвхөн одоо тэр байгаа мөнгөндөө зарцуулаад одоо зориулаад энэ одоо хүрээнд ингэж ярьдаг гэсэн юм ярьдаг. Тэгэхээр одоо том хүрээнд яриа Улаанбаатар хотын эдийн засгийн хувьд хүчрэх хот болгохын тулд эхлээд ямар алхам хийх ёстой вэ? Одоо байгаа байдал дээр Ер нь бол би хэлээд байна шүү дээ. Ер нь Улаанбаатар хотыг дангаар нь яриад ерөөсөө асуудал ерөөсөө шийдэгдэхгүй. Бид Монгол орныхоо бүх нутаг дэвсгэрийг харах хэрэгтэй. Үргэлж тэднэртэй холбоотой харилцан холбоотой байж ярихгүй бол зөвхөн Улаанбаатарыг хөгжүүлэн зөвхөн Улаанбаатар хотыг ингэн гэх юм бол бид бос нутаг дэвсгэрээ бүрэн охир тушуулна л да. Гэтэл бид одоо ер нь бол үндэсний хөгжил шинжилгээний хороо бол 2020 он хүртэл Монгол улсын бүх салбарууд хөгжлийн төлөвлөгөө гаргацсан байх хэрэгтэй. Бүх салбаруудын ноодорын үйлдвэр яаж хөгжих юм тийм ээ? Авширны үйлдвэр, хүнсний үйлдвэр яаж хөгжих юм? Хөдөө аж ахуй яаж хөгжих 20 он хүртэл. За энийгээ дараа нь бид нутаг дэвсгэр дээр яаж байршуулах вэ гэдэг асуудал яриад ирмэгц Улаанбаатар жоохон ямар үйлдвэр байгуулах юм гэж яриад эхлэв шүү дээ. Зүгээр яг миний бол төсөөлж байгаа гэдэг юм уу Улаанбаатар бол яг шинжлэх ухааны технологийн нэг том төв болж байгаа шинжлэх ухааны хүрээлэнгүүд ихтэй зургуулууд оршиж байгаа учраас технологийн тэр өндөр бүтээмжтэй, өндөр өртөгтэй, өндөр цалинтай тэр салбарууд нь Улаанбаатарт хөгжөөд хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэр, уул уурхайн боловсруулах үйлдвэрүүд нь одоо уул уурхайн боловсруулах үйлдвэрүүд нь урагшаага нэг аж үйлдвэрийн шин бүс рүү яваад за тэгээ мад аж ахуйн гаралтай түүх хийдэг боловсруулах үйлдвэрүүд нь энэ хэдэн аймаг баруун зүүн бүсгүүдтэй хуваагдаад ингэж л хөгжих юм харагдаж байгаа. Гэтэл өнөөдөр бол Улаанбаатар хотын төлөвлөлт гэдэг юм дээр бол ерөөсөө хотын эдийн засгийн төлөвлөлт гэдэг юм ерөөсөө байхгүй. За хийх ямар ч үндэслэл байхгүй. Жишээ нь үндэсний хөгжлийн шинжилгээний хороо бүх салбаруудыг 2020 он хүртэл хөгжүүлэх, бүх нутаг дэвсгэрийг 2020 он хүртэл төлөвлөгөө нь байхгүй байхад Улаанбаатар хот яах юм? Яаж чадахгүй. Гэхдээ Улаанбаатар хот бол өөрийн гэсэн толгойтой учраас, удирдлагатай байгаа учраас өөрийн гэсэн сценараа гаргах хэрэгтэй. Хамгийн гол нь эдийн засгийн асуудлаар төлөвлөж чадахгүй. Бүх дэлхий, бүх одоо байгууллага, бүх улс орнуудын хөгжлийн үндэс нь эдийн засаг л байна шүү дээ. Гэтэл өнөөдөр бол Улаанбаатар хотын одоо хүн амын одоо сая гаруй хүнийхээ одоо 64% нь бол 35 хүртэлх насны залуучууд гэж байгаа шүү дээ. Гэтэл Улаанбаатар хотод ажлын байр олдохгүй маш их ажилгүйд ядуурдаг тийм үү. Гэтэл эхлээд энэ асуудлаа шийдэхин тулд бид Улаанбаатарт ямар үйлдвэр аж ахуйн газар хөгжүүлэх юм. Улаанбаатарын эргэн тойрон бүс нутагт ямар хөгжүүлэх асуудлыг дахиад бид бүсчилсэн хөгжлийн асуудлаа шийдэхгүйгээр энэ асуудал шийдэгдэхгүй. Жишээлх юм бол Улаанбаатар хотын өмнөхөн 100 мод гэдэг хот байгаа тийм үү. 100 мод хот бол хэдэж хөгжихгүй. Ягаад гэвэл ийм их 30 км-ийн цаана байгаа орон дээр чи хизээч ямар бизнес хийшээ явахгүй тийм үү. Гэхдээ зэрэг эцсээс бид одоо ингээ Улаанбаатарыг тойрсон Төв аймгийг бол үндсэндээ бид задлах хэрэгтэй. Энэ олон аймаг байх хэрэггүй. Жишээ нь би хэлдэг Мөнгөн морд Эрдэнэ сум эднэгээд бүр хотын нөгөө захч явж байгаа шүү дээ. Гэтэл эндээс хотын урдаас 100 мод урдаас тэрийг удирдах гэж байхгүй шүү дээ. Тэр Мөнгөн морд сум, тэр Эрдэнэ сум эднүүдийг багнууртай ч юм уу, ингэж налайхтай ч юм уу нэг тим эдийн засгийн бүс болгож яваад
тэгж байгаа төгжүүлэхгүй болохгүй. Цаашгооч адилхан ардлагын сумуудын сэлэнгүү нийлүүлээч гэдэг юм, урлагийн сумуудын урагшаа говийн бүсөө нийлүүлээч гэдэг юм уу. Тэгтээ зэрэг энэ бүсчилсэн хөгжлийн асуудлаа шийдэхгүйгээр тэгээд энэ эдийн засгийн салбар малбар хөгжинө гэдэг нь бүтэхгүй л дээ. Тийм учраас одоо үнэхээр бид хөгжлийн гараан дээр ирж байгаа юм бол энэ салбаруудаа хөгжлөө бид 10 20 жилээр сайхан төлөвлөж прогнозлоод нутаг дэвсгийнхаа хөгжлийг прогнозлоод ингээд Улаанбаатарын одоо ямар эдийн засгийн ямар салбарууд байх юм, энд ямар хүмүүс амьдрах юм гээд тэгээ бусдын бол одоо дархан эрдэнэч гэдэг юм уу, баруун тийшээ зүүн тийшээ ийм үйлдэлүүдийг байгуулах хэрэгтэй. Би бол одоо ингээд сая орж ирэхийн өмнө энэ дэлхийн том хотуудыг хөгжлийг одоо эдийн засгийн ямар аргаар зохицуулсан бэ гэдэг ном уншаад ороод ирлээ л дээ. Гэтэл эднэрт ингэдэг юм байна. Жишээ нь Англи улс өнгөрсөн зууны одоо 80-аад оны үед бол Лондоноос гадагшаа гарч байгаа үйлдвэрүүдийг зөөх зарлагын 80% нь хариуцж ирсэн байна шүү дээ. Тэгвэл үйлдвэрүүдээ зөөгөх тэгэхдээ ажлын байраа дагаад хүмүүс дагаад яваад өгд юм уу? Одоо манайд энэ хотын төлөвлөлтөнд ерөөсөө эдийн засгийн асуудал төлөвлөхгүй. Ямар үйлдвэр, ямар аж ахуйн газар төлөвлөхгүй. Зүгээр л орон сууцны ороор төлөвлөөд дунд нь нэг дэлгүүр байгуулад, нэг сургууль эмнэлэг байгуулад тэгэл гүйцсэн. Тэр хүмүүс хаана ажиллах юм? Өглөө болгон хот руугаа орж ирээд нэг хотын ач холбогдолыг нэмэгдүүлээд, орой болгон хотоосоо гараад хотын ач холбогдолыг нэмэгдүүлээд шүү дээ. Тийм учраас Улаанбаатарын эргэн тойрон одоо туулгуудад дагаад энэ жижигхэн хотуудыг бол дагуул хотуудыг байгуулах хэрэгтэй. Бүр зохион байгуулалттай. Тэнд байгаа хүмүүс Улаанбаатарт ирж ажиллах ямар шаардлага байхгүй гэх юм уу? Ийм загварыг бол нийслэлийн хөтөлбөр хийж чадахгүй байна. Ер нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх гэх юм бол сая хүмүүс ярьж байна. Ерөөсөө л улс төрийн намууд сонгуул авах бочих хэрэгтэй. Зүгээр л нутгийн иргэд гэдэг юм уу, Улаанбаатар хотын иргэд гэдэг юм уу, дүүрснээ сайхан дүүрэг хорооноос жижигээр яваад энэ улс төрийн систем чинь өнгөрсөн 20 жил Улаанбаатар хотыг хөгжүүлсэнгүй. Ялсан нам нь бол Улаанбаатар хотын газрыг яаж зарж баяжих гэдгээр явсаар байгаад бус бүх асуудал хаягдчихэж шүү дээ. Одоо энэ олон бензин колонкийг хар, энэ зайлшгүй толгой хар. Одоо зайлшгүй толгой энэ хууль бусаар туулгуудын эргэн тойрон хууль бусаар баригдсан газрууд төр өндөр татвар тогтоогоод тэр татвараараа гэр хорооллын иргэдийг одоо санхүүжүүлэх юм уу ийм механизм одоо бий болох хэрэгтэй юм да. За баярлалаа. Тэгэхээр энэ Монголын эдийн засгийн чуулга улсын нэвтрүүлэг бэлдээд явж хаад иргэдээсээ одоо Улаанбаатар хотыг одоо хөгжүүлэх төлөвлөгөө байдаг болов мэдэж гинөө. Ер нь Улаанбаатар хот одоо ямар чиг баримжаатай, ямар хэдийн одоо алсын хараатай хөгжих хот юм бэ гэд ингээд асуухад ер нь бол жирийн иргэд бол мэдгүй Азийн цагаан дагнад болно гэсэн нэг ийм ураа байдаг бах тий. Өөр одоо төлөвлөлт одоо бидэнд одоо тийм байдгүй, мэдгдсэн тийм байдгүй тий. Хэрвээ одоо тийм юм байдаг бол хотын удирдлага одоо төв талбай дээр ч гэдэг юм уу хаан чин олон хүн одоо очдог тэр газрууд дээр одоо Улаанбаатар хот ийм одоо эдийн засгийн эсвэл одоо соёл урлагийн юу гэдгийг ийм чиглэлээр одоо ийм салбарт тэдэн он хүртэл хөгжүүлэх юм төлөвлөгөө бидэнд байд юм а гэсэн ийм юмыг одоо бид нар бас мэдээлж ямаар байна. Ингээд хотод одоо самбар гаргаад тавьчих юм боломж байдаг юм уу гэсэн юм бас санаа явж ирсэн л та. Тэгээд эдийн засгийн форумоор орлогч бас оролцож нэлээ хийж байгаа ажлаа бас тайлбарласан. Тэгээд энэ яриаг өгчөөд үзүүлчихэд эргээд одоо студидтэй бид ярилцах болно. Ингээд найруулагч Гамбалдарга яриаг өгөх байхаа. Гэр хорооллуудыг орон сууцчлуулна гэж. Ямар нэг хэмжээгээр энэ сүүлийн жилүүдэд одоо өнөөдөр энд санал маягаар гарч байгаа энэ бодол үйлдэлүүдийг түрүүчээсэн туршилтын гэвэл туршилтын хэлбэрээр хийж эхэлж байгаа. Тухайлбал одоо манай бидний хуралдаж байгаа энэ заалнаас хойшоо одоо 500 метр яваад тэгэл ямар ч жорлонгүй бохоргүй одоо гэр хороол руу орчиж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дүүргээс эхлээд анх удаа дэд бүтцийн ич бүрнээр нь тавьж өхийн тулд нэг 800 гаруй айлуудыг чөлөөлж нүүлгэж төр оршин суух цоошин байруудыг одоо энэ зам барьж эхэлж байгаа. 20 миллиард төгрөгийг анх удаа төсвөлсөн. За 20 миллиард төгрөг гэдэг бол өөрөө үндсэндээ их бага мөнгө. Тэгэхдээ энэ 800 гаруй айлуудыг багцаагаар нэг 20 гаруй сая төгрөгөөр хангаад тэгээд орон сууцнд нь нүгэд орно, төр байранд амьдрахууд нь төр байранд орно. Ямар ч байсан ингээд арга хэмжээнүүдийг анх удаа Улаанбаатар хотын түүхэнд хэрэгжүүлээд эхэлж байна. Сая сүүлчийн залуугийн асуусан зүйл дээр надаахын үнэхээр чиглэлд томоохон хорооллуудыг барихаар төлөвлөж байгаа. За янз бүрийн одоо биднээс хамаарч юм байна, хамаарахгүй шалтгаануудаар бохирын барилгын асуудлууд нь одоо бүрэнгүүцэд дуусаагүй угсрагдаад явсаар байгаад өнөөдөр гачуурт өнгөрөөд энэ зуны хувьд бол бүгд холбогдох ёстой гэсэн юм ойлголттой явж байгаа. Яг нь графикта багтаагүй их олон шалтгаанууд бол байд юм байлээ. Бохирын хувьд бол холбогдно. За өндөр хүчтэй хувьд бол нэлээд том асуудал бий.
Зүгээр би өөрөө энэ засаг төрийн ажилд бас нэлээд олон жил явж ирсний хувьд 5 дугаар их усрын асуудлыг 91 онд тавьж байсан. Одоо түрүүн бас нэг залуу түрүүн хэлж байлаа. Улс төрийн зориг гаргасан нэлээд холын гараатай шийдвэрийг тухай бүрд нь одоо хангалттай гаргаж чадаагүйгээс болоод өнөөдөр 5 дугаар их усрын асуудал бол 20 дахь жилдээ 21 дахь жилдээ яригдаад явж байна. Тэгэхээр хамгийн сүүлийн удаа хоттой нийлээд төлш эрчим хүч эрс баялагын яамны удирдлага, бусад холбогдох яамнуудын удирдлагуудтай нэлээд хатуу ярилцаж ямар ч байсан байршлыг сонгосон, концессийн хэлбэрээр оруулах, ажилуулах төр жагсаалтанд нь оруулсан. За аль болохоор өнөөдөр шийдвэр гаргаад бариад эхэлт юм а гэхэд энэ бол өөрөө бас 2 3 4 жилийн ажил шүү дээ. Тэм учраас бол эрчим хүчний хувьд бол ер нь өндөр бол би шаардлагатай бол бид импортоор нэг хэсэг хугацаанд авах ба. Тэм учраас бол одоо хот дээр яамн дээр юу яригдж гэнэ үг гэхээр өнөөдрийн энэ хотын төв хэсгийг хангах 5 дугаар их усрын хажуугаар шууд өнөө маргаашгүй зэрэгцээд 6 дугаар их усрын асуудлыг бас давхраа ярих ёстой. 2030 он хүртэлх Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий мастер төлөвлөгөө гарцсан байна. Өнөөдрийг хүртэл их олон удаа ийм төлөвлөгөө ерөнхий ийм баримжаанууд гарч ирсэн боловч зарим зүйл нь хэрэгжээгүйгээс болоод өнөөдрийн бид нар ийм одоо гамшигын байдалтай бас тулгараад байгааг бид бүгдээ ойлгож байна. Гагцхүү нэгэн зүйлийг бид ойлгох ёстой. Энд ярьсан хүмүүсийн хэлж байгаа саналуудын дотор зарим нь бас хоорондоо одоо юу гэдэг зөрчилтэй, зарим нэг нь хоорондоо таарахгүй тохирохгүй саналуудыг бас хэлж байна л да. Зөвхөн аль замыг сонгож авах уу, ямар сонголт хийх вэ? Ер нь бол бүх чиглэлээр л ажиллах ёстой. 20-30 жилийн дараа ямар болох уу гэдгийг бодож ажиллах ёстой. Тэглээгээд өнөөдрийнхөө утгааг хайж болохгүй. Өнөөдөр гол хүний нүдэнд харагдаж байгаа нь утаа болоод бид утааны тухай яриад сүүлийн ердөө нэг жил хүрэхгүй хугацааны дотор утаатай холбогдлолтой хид хідэн том нуцтай бүгдийг хамарсан шийдвэрүүдийг гаргаж чадлаа. Анх удаа 18 их 80 төгрөг гэдэг ядаж тооны тухай бид ярьж эхэллээ. Хамгийн сүүлчийн ерөнхий санаачлагаар бас 500 миллиард төгрөгийг энэ 11 он дотор багтааж энэ чиглэлээр арга хэмжээ авъя гэдэг шийдвэрийг анх удаа Монгол улсын төвөнд гаргалаа. Одоо сүүлийн 7-8 жилийг авч үзэх юм бол өөрөөр хэлэх юм бол бид утаатай тэмцэж байна. Гэтэл түрүүний нэг эмэгтэй хэлж байна. Өнөөдөр нийтийн хараанд нь тусаагүй байгаа. Одоохондоо өнөөдөр харагдахгүй байгаа энэ утаанаас илүү ноцтой асуудал бол усны асуудал гэж байна. Хөрсний асуудал гэж байна. Дуу чимээ, үнэр одоо өчнөө олон зүйлүүд бол байгаа. Тэм учраас өнөөдөр нэг сонголтыг хийчихээд бусдыг хайдаггүй шиг хэдийгээр мөнгө бага байна. Тэгвэл мөнгөний хэмжээ ойрын жилүүдэд бас өсөх юм шиг байна. Өсөхийн хэрээр харьцангуй уялдаатай, хоорондоо зохицоотой энэ бүх арга хэмжээлүүдийг авъя. Хотын хөгжилд өргөжлөлт хэлэлтийн хувьд бид бол эдийн засгийн болон захиргааны арга гэж хорвоод байдаг, хоёр хэл арга байдаг. Энэс өөр арга байхгүй. Нэг нь За баярлалаа, ингээд хэлцүүлгээ өргөжлүүлье. Тэр 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө байд юм байна. Харамсалтай энэ төлөвлөгөө одоо биелдэггүй юм байна. Тэр одоо цаашд яах вэ? Юу гэдэг төлөвлөгөө бол маш олон байгаа маа. Тэгээ цаасан дээр байх шүү. Яг амьдралдаа төлөвлөгөө байхгүй юм шиг байна. Хэрвээ төлөвлөгөөг биелүүлснээр нь эргээд харвал нэг нарийн төлөвлөгөө байх шүү. Тэр төлөвлөгөөний дотор ийм бүх сургуулийн талбайг байшин байрна. Жижиг замуудыг хаагаад байшин байрна. Скватрын талбайг тойруудаад ямар ч паркинг, машины юугүйгээр бүх газар байшин өгнө гэсэн тийм л төлөвлөгөө байдаг юм шиг байна. Тийм учраас яг хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө нь тис өөр, цаасан дээр байгаа нь бас нэг өөр. Энэ бүхний цаана юу гараад ирнэхтэй зэрэг хариуцлагын асуудал байгаа байхгүй. Энэ хариуцлагыг хийхгүй явж байгаа учраас энэ дуртай бүхэн чинь болоод байна шүү. Хот мөнгөгүй тэгээд энэ саяын газруудын мөнгө хайцсныг бид нар хэлээд өгөлт. Ямар үнэтэй энэ газруудыг зараад байгаа юм бэ? Хинтэн үнээр зараад хитэн төгрөг нь хотын төсвөрөөр тэрүүгээ бид нар энэ ногоо моджуулах энэ бос юмд хийж байгаа юм гэдгийг хэлээд л өгөх хэрэгтэй байхгүй. Ийм систем байхгүй учраас энийг далимдуулсан хитэн хүмүүс байгаа учраас л бид өнөөдөр ийм маягаар амьдраад тэгээ хамгийн эцэст нь эндээс яаж зогтох вэ гэдэг тухайга хэлцээ сууж байгаа байхгүй. Тэгж болдго юм. Тэр бол сая Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2030 он хүртэл төлөвлөгөөтэй гэж яриад байна л да. Энэ бол хотын төлөвлөлт биш ээ. Эдийн засаг нь байхгүй.
нийгмийн хөгжил нь байхгүй. Зүгээр л нэг хэдэн олигархуудын орон сууцны оролтыг хаана барих вэ гэсэн булаацалдсан. Тийм л одоо нэг тийм олигархуудын л одоо төлөвлөгөө гэдэг юм уу, нууц хуйлтан гэдэг юм тийм байна. Ажлын байр. Хаана ажиллах юм? Энэ хороолт сууж байгаа хүмүүсийн хэдэн хувь нь аль зүг рүү ажилдаа явах юм? Ямар ажил хийх юм? Үйлдвэр үйлчлэгээ хийх юм уу? Банкны үйлчлэгээ хийх юм уу? Эрүүл мэндийн үйлчлэгээ хийх юм уу? Тийм үү? Энэ байхгүй. Ерөөсөн Улаанбаатар хотыг төлөвлөдөг, эдийн засгийн цогцлбороор нь төлөвлөдөг, нийгмийн цогцлбороор нь төлөвлөдөг, экологийн цогцлбороор нь төлөвлөдөг. Улаанбаатар хотын эдийн засгийн салбарууд юу ч байхгүй. Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжил байхгүй. Хойд зүгт сонгон хайрхан зүгт юу гэж урагшаа хамуул дүрт ямар эдийн засгийн хөгжих, ямар үйлдвэр аж ахуйн газар юу ч байхгүй. Зөвхөн орон сууц тэгэл бүсээ. Энэ бол монголчуудыг алж байгаа л байхгүй юу? Ямар ч ажлын байргүй орон сууцаар яваад барилгын компаниуд дундаас нь баахан ашиг авч яваад тэгэл тэр хүмүүс нь ажлын байргүй Улаанбаатар хотын төв рүү бүгд 200 мянган машин өгдөө орж ирнэ. Улаанбаатарын төвөөс 200 мянган машин гарна. Ингээд монголчуудыг алаад байна шүү дээ. Нийслэл бол эдийн төлөвлөж чадахгүй байна. Нийслэл бодлогоо явуулж чадахгүй байна. Нийслэл бол энэ монголчуудыг бол барлж байна. Тэгээ одоо яг цаашд яах вэ? Болцсон хэмж. Зовлонгоо яриад байвал чүн болгон зовлонгоо. Би имлгийн гадна гэхийн шавар шавхаагаа гэж ярьж болно. Тэгээ цаашд гарахаар миний бодлоор нэг хоёр л гарцсан юм шиг. Нэгэн төстэй дэргөө энэ хаврын улсын их хурлын чуулганаар сонгуулийн тухай хуулийг ярилцсан гэж байгаа. Найдаж юм гэж хэлцэх баг. Тэрийн улсын их хурлын сонгуулийн хуулинд зөвхөн улсын их хурл биш. Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох, магадгүй ерөнхийлөгчийг бөгөөд зөвхөн Улаанбаатар хотын засаг даргагч биш. Дүүргүүдийн засаг даргыг, короны даргыг, дээр нь сум магадгүй багийн даргыг сонгодог тэр сонгуулийг бүхэлд нь ингэж хийгээсэн. Тэгвэл энэ одоо ямар ч гайхамшигтай төлөвлөгөө аваад бид нэр маргааш 20 жилийн дараа ч гэсэн яг энийг яриа суудчих магадгүй юм шиг. Яг хариуцлагын тооцож болох төлөвлөгөөтэй тэрнийхээ биелэлтийг хариуцж гарч ирсэн тийм засаг дарахтай тэрийн иргэд хөтөлбөрийн хараа сонгодог болсон тохиолдол болох байх. Нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ сайн даргыг сонгодог системтэй болчихъя гэсэн үг л дээ. Гэхдээ нөгөө талаас иргэд хотын иргэд бид нэр өөрсдөө идэвхтэй байхгүй ямар ч арга байхгүй. Тэгээ түрүүний бид нарын Улаанбаатар хотын нутгийн зөвлөл байгуулъя гэдэг нь бас арга ятал. Улаанбаатар хотын иргэдийг идэвхтэй байгаа ч тий хөдөөний бүх аймаг сумдынхан итгэх гаргаад ядаж морь бөхөө уралдуулаад шагнаад ахад бид нар нийлж байгаад хэдүүлээ тэр албаны хурлаас нь гадна нийлж байгаад манай баг тойрогт чинь энэ замын ингээд байна. Явган явж болохгүй баг тойрог тэр чигээрээс явган зам дээр барилга барьчлаа гэдгээ ингээд дүүрэг дээрээ ордог ярьдаг болоо санал онлоо тусахдаг болгоо. Тэгэхгүй бол бид нар өөрсдөө иргэд итгэхгүй байх юм бол итгэхгүй байдлыг минь ашиглаад орчны үүдэн тулгайч чашд буудал барьж гэн Сүхбаатарын талбай дээр ч банк барьж байна. Тэгэхээр бид нар өөрсдөө л итгэвтэй байгаа. Тэгэхээр ийм л хоёр арга байгаа. Энэ зөвлөлд оролцъё гэсэн иргэд яаж хаана хандах ёстой? Тэгэл гобор ихнээс байгаа. Одоо ингээд шууд уцтаа хүмүүс асууж штэ. Ингээд энэ нэвтрүүлгээс гараад одоо энд ормоор байна. Болцох юмштай холбож өгөөч гэж. Болно. Тэгээд бол 3 дахь эмнэлэг дээр юм уу үдээс өмнө үдээс самтай эмнэлэг дээр ирээд уулзч болно. Тэгээд бид нэр санд бодлоо ярилцаад хотын бөгөөд дүүргийн бөгөөд магадгүй бид нэр энэ удаа сонгуулийн бөгөөд засаг захиргааны нэгжээс нь салах гэдэг. Яг тэгвэл их хурлын гишүүд юм уу дарга нар бид нарыг ингээд юм сонгогч гэдэг өөрийнх нь тэр ашиг сонирхлын хүрээнд хуваадаг. Гэтэл би чинь баг тойргийн хүн ч гэдэг юм уу сансрын хүн гэж ярьдаг болохоос тэдгээр тойргийн сонгуулийн тэдгээр тойргийн хүн гэдгээр би амьдэрдэг шүү дээ. Тэгэхээр сая нөгөө дэстөөгөө тэр эдийн засаг дээр их бохомдож байна л та. Тэгэхээр миний хамгийн нэг сэтгэл зовж байгаа асуудал бол өнөөдөр Улаанбаатар хотод эрүүл хүн байхгүй бараг болж байна. Алтнаас ховор гэдэг юм уу те. Одоо эхнэр болгоны чихэнд бол алтай юм байгаа шүү дээ. Гэтэл эрүүл хүн бол алтнаас ховор. Тэгэхээр би энийг юугаар харж байна гэхээр өнөөдөр Улаанбаатар хотын одоо энэ бүтцийг аваад үзэхээр 74% нь үйлчлэгээний салбар эзэлж байгаа. За нэг 25-6% нь одоо барилга одоо аж үйлдвэр. За хөдөө аж ахуй нь бол их бага наалнаад үүсгэж байна. Тэгэхээр энэ юу хэлэх гээд байна гэхээр өнөөдөр Улаанбаатар хотын бүх иргэдийн хэрэгжилж байгаа одоо гол нь хүнстэй
хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн бол бүгд импортоос хамааралтай. Бид өөрсдөө юу ч үйлдвэрлэж, юу ч бүтээхгүй байх гэсэн үг. Тийм учраас энэ өөрөө нөгөө эрүүл хүнсний аюулгүй байдал гэдэг асуудалд маш сөргөөр нөлөөлж байгаа. Бид нар ингээд бусад оронд явж байхад ингээд хот руу орохын өмнө хотоо тойрсон даган ногооны талбай тий газар тал ингээд бүх юм байдаг штэ мал аж. Гэтэл өнөөдөр тийм биш, тэр нь бүр ингээд хоттойгоо холилдсон. Тэгээ одоо хот дээр бас бүх асуудал үүсдэг юм л да. Энэ малтай иргэдэг яаж одоо гарах вэ чинь одоо өвчин мөвшүүлсэн гэл бас л бүх асуудал бүх мөнгө төгрөг болдог. Тэгэхээр юуны түрүүн энэ Улаанбаатар хотыг одоо хүнсээр хангах тийм ээ одоо энэ асуудлыг бид нар бас энэ мал аж ахуйн одоо хаана газар тарил энэ хүмүүст одоо бид нар бас энэ зүйлүүдийг хийж одоо бас хуваарлж өгөх ёстой л доо. Тэгэхгүй л өнөөдөр энэ эрүүл хүнсний асуудал хамгийн одоо сэтгэл зовоож байгаа. За тэгээ бас эдгээр одоо нам гэж баахан шүүмжлээ. Тэгээ би өөрөө арчилсан намаас одоо нийслэлийн иргэдийн хуралд суудаг 9 хүний хувьд бол ер нь бол бас яг үнэндээ хэлэхэд энэ Улаанбаатар хотын хөгжил өнөөдөр яагаад иймэрхүү байдал төрсөн бэ гэхээр энэ бол ер нь манай Монголын хит их нь улс төрчсөнтэй бол шууд холбоотой. Ер нь одоо энэ гэр хорооллыг ингээд газрын өгчөөд тэгээ одоо яагаад нүүлгэж чадахгүй нэг 500 800 айл нөхөд 20-30 тэрбум маань зарж ихээр яг л нөгөө сонгуульд өгөхөл нөгөө газруудад нь иргэдэд нь өгсөн байдгийг. Тэгээ яахан хичнээн төлөвлөсөн тэр яах чаргагүй ингээд. За тэгээд сая тэр даалт эдийн засаг гэж ярьж байна. Би энэ хоошо туслангийн чиглэл рүү явхад би үргэлж сэтгэл үнэхээр өвдөж идэг. Яагаад тэгэхээр энд ийшээ 25,000-30 сая төгрөг хүнд одоо нэг 25,000 өрөх байгаа л да. Тэгээд одоо сая туслангийн ерөнхий төлгөө гэдээ бид нар хэлцээд батлая гэхэд яг тооцоор 12,500 яг тал хувь нь эндээс одоо юу гэдгийг яг энэ төлөвлөгдөөгүй хэсэгт баригдсан байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг яах вэ гэхээр эсвэл бид нар одоо түрүүний захиргааны аргаар гэх юм бол нүүлгэх болно. Тэ хүчээр одоо энэ хүнийг нүүлгэн. Эдийн засгийн аргаар бол бас л мөнгө өгшнүүлэх тэгэхээр яах вэ? Дахиад нөгөө Зуслангийн энэ ч одоо Бакуулхтын хотын нэг хороол шүү. Энийг одоо яг дахин төлөлт хийгээд ингээд бас орчин үеийн одоо хотын нэг юу болгох гэхэд хүндрэлтэй. Тэгээ би ингээд энэ 12,500 айлыг ингээд зүгээр тоо бодоод үзэж байгаа байхгүй чи нэг айл зарим айл бол хэдэн зуун саяын байшин барьцал байгаа. Зарим нь одоо 10-20 сая. Тэгэхээр дунджаар нэг одоо нэг айлын үнийг 50 саяар бодъё л да. Тэгэхэд 500 сая доллар бараг хагас тэрбум доллар байхгүй. Тэгэхээр нөгөө сотогийн хэлдэг нөгөө хүмүл хөрөнгөчийн тэнд байгаа. Тэгээ ингээ харахаар ихэнх нь хоосон. Ердөө 101-2 сар л. Хэрвээ энийг бид нар эхлээд ерөөсөө дэд бүтцийн тавиад дуудлагаар худалдаал ил тад ингээ зарлцсан байсан бол өнөөдөр тэнд айлууд жилийн 4 улирал амьдраад ингээд тэр байшингийнх нь үнэн нь өөрөө зах зээлийнхаа эргэлтэнд ороод барьцаалж болдог, зарж болдог. Тэгээ ийм өөрөө маш их одоо үнэлэмжтэй болоход. Тэгэхээр монголчууд бидний нөгөө одоо бас эн чинь монгол хүний мөнгө гэдэг чинь манай улсын л бас л эдийн засаг л өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр ийм асуудлууд дээр бол бас энэ улс төрийн байдаг гэдэг. Жаргасангаа. Таны сая ярьсан ингээд тооцоо бодоход Монголд бол их онцлог юм байна л да. Дэлхийн бусад хотуудад дэд бүтцийн байшингаа барьд юм байна л да. Манайд байшингаа барьчид дэд бүтцээр барих гэдэг ийм тогтолцоо бий болчиход байгаа юм л да. Гэхдээ би өнөөдөр тусгайлаад нэг асуудал тавих гэсэн юм аа. Сая бид энэ эдийн засгийн форумын үеэр ч ярьсан Улаанбаатар хотын тухай. Улаанбаатар хотын замыг одоо хурдан бариад хурдан дуусгах гэж өнөөдөр хотын дарга хэлж байна л. Гэхдээ Улаанбаатар хотын замыг хөгжлийн бэрхшээлтэй тэрэгэн цэртэй хүмүүс зориулж явган хүний зорчих замыг хийнэ гэсэн улсын стандарт баталсан байгаа. Гэхдээ тэгээд тэрэгэн цэртэй иргэдийн холбоо энэ стандартыг сануулад хотын даргад энэ стандартыг нөгөө энэ барих гэж байгаа замдаа хэрэглэх гэж байна уугүй юу гэсэн захиа өгөх гээд уулзах чадахгүй байгаа юм байлээ. Тэгээ одоо тэрэгэн цэртэй иргэдтэйгээ яагаад уулздаггүй те? Уулзаад одоо тэр барих гэж байгаа замуудаа тэр хүмүүс 6,000 хүн тэрэгэн цэнтэй иргэд байна шүү дээ. Хичнээн олон хараагүй хүн байна. Энэ хүмүүс шиг гэртээ суугаа яаж чадахгүй ингэ сууж шүү. Тэгээ энийг бид өдөр тутмынхаа эрүүл сарвал хүмүүс амьдралаа бодохдоо хажуугаар нь бас эдгээр олон хүмүүс тэдний их олон залуучууд байгаа юм байлээ. Гэх мэтээр ингээд хотын амьдрал, хотын зохион байгуулалт гэдэг чинь ингээд ийм олон юмнуудыг харж хийх ёстой болоод байна шүү. Энэ дээр би нэг санаа хэлье. Ерөөсөө Улаанбаатарчууд сонгуул өгтөө Улаанбаатар хотыг ойрын 20 жил хөгжүүлэх
тийм цогцлбор төлөвлөгөөтэй намын төлөө санал өгөх хэрэгтэй. Дараа нь тэр боловсон хүчин хаав тийм ээ. Одоо энэ төрийг Улаанбаатар хотыг удирдах байгаа хоёр нам дотор эдийн засгийн бодлогын аа ойлгох хүн байхгүй. Тэгээ яаж эдийн засгийн бодлого явуулах юм? Жишээ нь би одоо бас нэг ардын намын гишүүн санаатай юм л та. Би нэг 2 жилийн өмнө ардын намын нийслэлийн баг хурлын гишүүнд өөрийнхөө нэрийг дэвшүүлж ягаад тэгээд би дэвш орцсон юм. Тэгээд нийслэлийн ардын намын баг хурлд орсон чи харин нийслэлийн ардын намын баг хурлын удирдлагад зүгээр нэг хэдэн уран сайхан 12 хүн орж байхгүй юу? Би тэгээ гараа өргөж байгаа хэлсэн. Хөөй даргаа. Наан чин эдийн засаг ойлгодог нэг ч хүн алга байна. Нийслэлийн эдийн засгийн бодлого явуулах нэг ч хүн алга байна. Ганц эдийн засаг оруулж өгөөч. Эсвэл нямжаг гишүүн байна, эсвэл би байна. Эсвэл би багшаагаа дэвшүүлээд оруулчих гэсэн чинь. Тэгээд ер нь нийслэлийн Монгол ардын хувьсгалт намд бол эдийн засгийн бодлого боловсруулдаг юм байхгүй. Эдийн засгийн бодлого байхгүй. Тэгэхээр яаж улс орны эдийн засаг үүсч вэ? Зөвхөн замаа өнгөрсөн жилд авсан хар замаа дараа жилд нь авч хаяг дахиад шинэ зам нь өнгөрсөн жилд бодсон байшингуудаа дараа жил нь бодно. Өнгөрсөн жилд хадсан нөгөө зүлгэний хайс модоо нурааж хаяад дахиад шинийг тавина. Ингээ нийслэлийн мөнгөөр бол тоглож штэ. Тийм учраас ер нь бол одоо энэ хоёр намын дэргэд бол нийслэлийн арчсан нам, нийслэлийн Монгол ардын намын дэргэд бодлогын зөвлөлүүд байгуулах хэрэгтэй. Ялангуяа Улаанбаатар хотыг хөгжүүлэх бодлогын зөвлөлгүй энэ намыг сонгуульд оруулахыг хариулах хэрэгтэй. За яг хуу ардсан нам бол бас энэ одноо байна, Алзан гамболд байна, сайн эдийн засгийн байна. Ардын намд бол үнэхээр дандаа тийм эдийн засаг алга. Ийм хүмүүсийг сонгохгүй байх хэрэгтэй. Би бол ийм л байр суурьтай. За. Улс төрийн бас өөрөд нам байвч. Тэрийгээ бас тооцно гэж. Тийм. Бусад намуудаа одоо ээж гэлдэ одоо 20 жил нэг нам бариад ингээ Улаанбаатарыг давхруулж хаялаа шүү дээ. Одоо болиё гэж хэлэх гэж байгаа би бол. Ер нь бол Улаанбаатарыг биш шүү дээ. Бүрэн устгаад өгөөчгээд тайлан дайсандаа гуйсан ч гэсэн юм болохгүй шүү. Арай дэндүү tagaж байна. Заавалцаач. Шөмжлөл болно. Тэгэхээр би дахиад тэр энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс байвал иргэдтэй уриалгах гэдэг юм л да. Хавар болохоор нэг монголчууд улс төрчөөд амар том нэг засгийн газар офицер улс их хурал таар гэдэг ерөнхийлөгч уун мөн нэг л дандаа тийм лоцсон байраад юм уу жагсаал зохион байгуулдаг тэрэнд нь хөслөгдөд юм уу сонирхолч юм очдог шүү дээ. Тэгэхээр би иргэдийг амьдралдаа ойрхон өөрийнхөө тэгэхээр заавал цохол хэл байж хасаалдгаа. Иргэдэг өөрийнхөө хороон дээр, өөрийнхөө дүүрэг дээр хотын захиргааныг гадаа маш энгийн амьдралдаа ойрхон эдийн засгийн бөгөөд амьдралын шаардлага тавьж бас зохисдог болоосаа өөрсдийнхөө санал бодлыг хэлдэг болоосаа гэж бодож байгаа. Тэгэхээр их хурл ерөнхийлөгчдэр гэл тийм том юм ярьснаас одоо манай баг тойрогт тавих гэж байгаа замыг гэдэг юм уу тийм ээ. Энэ манай сургуулийн урдуур явах гэж байгаа замыг таавал шил тэрэгэн зэрэгтэй хүмүүс гэж шүү дээ. Тэрэгэн зэрэгөө би ч гэсэн одоо энэ өвлөвчнөө удаалгаж шаагаа хугалцах гэж байгаа шүү дээ. Энийг зүгээр болгож өгөөч хүмүүсийг би юм өөртөө ойрхон өөрийнхөө мэддэг тийм юмдаа илүү саналаа өгч бүр гараад уучгаж болтгоо. Заавал нөгөө энэ хоёрын холбооны санхүүж байсан гоё лооцсон биш. Гараараа палмастер бичиж байгаа ч хамаагүй тийм шаардлага тавьж байгаа ч тийм бол дарга нар чинь айхгүй ч гэсэн эвгүй хүчээр цонхороо хараад нэрээ нэг өгдөг чинь ийм чинь хүн байгаа юм байна гэж мэддэг болно шүү л гэж би уриалмаар юм л да. Энэ бол хотоо хөгжүүлэх хамгийн том эхлэл. Энэ бол Монгол улсын түүний дотор Улаанбаатар хотын бидний бүх үйл ажиллагаа төлөвлөгөө нь муудаа юм уу гүйцэтгэх барихтай биш. Хяналтан юм байгаа юм. Хяналт байхгүй учраас яхаа мэдэхгүй байгаа. Тэгээд аль нь байхгүй учраас нэг нь төлөвлөсөн болоо явдаг, нэг нь хийсэн болоод явдаг. Тэгээд цаг хугацаа өнгөрөөд бүх юмаа дампууруулаад тэгээд сууж байгаа. За баярлалаа. За ингээд манай ТV клуб шоуд хэлэлцүүлэг нэвтрүүлэг өндөрлж байна. Тэгэхээр Монголын эдийн засгийн форумын хотын хөгжил хэлэлцүүлэг үргэлжилж байна. Тэгэхээр энэ телевизийн хувьд одоо бид үзэгч та бүхэндээ энэ одоо эдийн засгийн форумаар хэлэлцэгдсэн асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцүүлж за үзэгч та бүхний санал сэтгэлийг сонсох болно. За энэ нэвтрүүлгийн одоо дундуураас үзэгч та бүхэн бас
бас манай телевизийн утсанд хандаж энэ сэдвээр одоо ярилцлага өргүүлмээр байна. Ийм одоо сэдвийг үргэлжлүүлмээр байна гэсэн юм саналаа бас бидэнд ирүүлээрээ. Тэгэхээр бас Монголын эдийн засгийн форумын энэ одоо салбар хуралдаанаар мэдээжээрэг одоо олон асуудлуудад хилцэгдсэн байгаа. Энэ дээр одоо гол одоо чухал ямар асуудлыг хилцэж энэ дээр гарч цайсан бэ гэвэл Улаанбаатар хотыг мэдлэгт суурилсан оюуны багтаамжтай хот болгож хөгжүүлэх эдийн засгийн загварыг одоо сонгох цаг нь хэдийн болчихжээ гэсэн юм асуудлыг бас нэлээд нуцтай авч хэлсэн байгаа. За хотын урт хугацааны төлөвлөлтөөс гадна бичил төлөвлөлт, бичил санхүүгийн механизмыг өргөн ашиглах ийм цаг нь болчихжээ. За Улаанбаатар хотын бие даасан чадварыг нэмэгдүүлэн үйлдвэрлэл үйлчлэгийг сайжруулах цаг нь болчихжээ. За Улаанбаатар хотын даргаыг хотын иргэд сонгодог болох за улс төрийн томилгоос ангид байлгах цаг нь болчихжээ гэдэг энэ асуудал дээр бас түлхүү ярилцсан байгаа. Ингээд Монголын эдийн засгийн форум үргэлжлүүлэн үзэж та бүхэндээ хилцүүлэх нэвтрүүлгээрээ хүрч байх болно. За ингээд энэ удаагийнхаа нэвтрүүлгийг өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээж авч хүсдэг төрөлцөн ирж ярилцсан та бүхэндээ баярлалаа. Та бүхний ажил амжилт хүсье. Анхаарал хандаас үзэгч танд баярлалаа.